Сайн мэцхан уу? Legal гэж подкастын 4 дахь дугаар танд хүрж байна. Энэхүү подкастаар шүүхийн шийдвэрийн цахим сан, шүүгч цэгийн сайтад тавигдсан шүүгээр шийдвэрлэгдсэн сонирхолтой мэдүүлжтэй хэрэг маргааны талаар ярьдаг байгаа. Өнөөдрийн дугаард хүн туслах гэсэн биш өөрөө хэрэгт холбогдсон хэргийн талаар ярина. 2019 оны 3 дугаар сарын 26-наас 27 шилжих шөнө эмийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэр гэртээ байхад нь гар утсанд нь 88 дугаартай дугаараас та хаана байна хүрээд ирээч ээ. Одоо манай нөхөр ажил дээр ирээд агсам тавиад намайг алах гээд хаалгануудад байна. Би айсандаа 0-4 дотроос нь ороод тоожлоод байна гэсэн түүнээс тусламж хүссэн дуудлага ирсэн. За энэ уцаар залгасан хүн бол их нэртэй цуг ажилдаг эмэгтэй байсан. За тэр дуудлага аваад хувцас өмсөд гэрээсээ гарч явж яхад нь 00 цаг 35 минутад түүний эхнэр нь залгахад за хүүхдүүдээсээ унтуулчлаа. Танай ажлын газрын эмэгтэй Б сайн над руу уцтаад нөхөр ирээд агсам тавиад байна. Та хүрээд ирээч гэж сайн хэллээ. Тэг би хувцас өмсөд тийшээ очиж байна гэж хэлсэн байна. За гараад явж байхад нь тухайн эмэгтэй дахин залгаад та яасан бэ ирж авна уу гэхэд нь би гэрээсээ гараад явж байна гэж хэлсэн байна. За эмэг тухайн газарт гэрээсээ гараад очих хүртэл тэр эмэгтэй 4 удаа түүн рүү залгасан. За тэр эмэгтэй байгаа гэх газар нь өсчингийн газар бөгөөд гэрээс нь ойролцоогоор 600 метрийн зайд байдаг юм байна. За ийм ойрхон зайд очих хүртэл нь 4 удаа залгасан гэхээр ностой асуудал үүссэн байж таараа. Нөхцөл байдлын энгийн одоо маргаан эхнэр нөхрийн хоорондох асуудал нь нэлээд хүндэрсэн юм байна гэж бодоод тэр газар руу очиж явахдаа 102 руу дуудлага өгсөн юм. Эмэг тухайн өсчингийн газар очиход цагдаа нар хараахан ирээгүй байсан бөгөөд хаалганы зүүдэг цоож нэвдэрсэн, гадна талын хаалганы шил нь хагарсан, дотор талын хаалганы рам нь салчсан ийм нөхцөл байдалтай байсан. За тэгээд ийм цагдаа дутсан болохоор тэд нарыг эртэл хүлээж бай гэж бодоод гадаа тамхи татаа зогсож байхад тэр эмэгтэй хэн заллахад арга буюу дотгошоо оржээ. За ороод юу болж байна? Та нар гэр орондоо очоод хэрүүл маргаанаа хийгээч. Эн чинь одоо муу сайн ч гэсэн ажлын газар гэхэд дуудлага өгсөн эмэгтэй нөхөр нь за согтуу хүнээс гарах байж болох бүхэл хараал хилэн эмрүү салаавч гаргаад дайрсан. За түүний гар нь цус болсон байсан учраас тэр цайвар саарлангийн биеийн тамирын хувцас өмссөн байсан болохоор хувцсаа цус болчихвэ гэж бодоод цаашаа байгээд түүнийг түлхсэн байна. Тэр мөрдөн байцаалт өгсөн мэдүүлэхдээ тэр үед миний зүүн нүдний булангаар нөгөө залуу намайг цохих гэд гар нь ороод ирсэн. Тэгэхээр нь би бултах маягтай хойшоо гэдээх нөгөө гар нь намайг оноогүй шүргээд өнгөрсөн. Харин тэр залуу инэрсэндээ бүтэн эргээд цаашаа харсан. За тэр баруун гартаа хайштай байсан тул би сандрахтаа хойноос нь баруун гарыг биедээ наалдуулж тэрвэрэд өөрийгөө хамгаалт маягтай дараад газарт унсан. За гарын сэгсэрж байгаад хайчийн тавиулаад байж байтал над руу залгсан эмэгтэй 0-4-өөс гарч ирэхээр нь би түүнээс цагдаа дууссан юм уу гэсэн чинь үгүй гэж хэлэхээр нь дахин 102 руу залгаад дуудлага өгсөн хүн маань цагдаа яасан бэ гэсэн чинь таны холбоод өгье гэж хэлээд дуудлага нь тасарчихсан. За 102-той холбогдоод удаагүй тэр үед эргэж харсан чинь гадаа үүдэн цагдаа нар ирчихсэн байсан. За удалгүй цагдаа нар орж ирээд юу болсон талаар надаас асуухаар нь би манай нөхөр ажил дээр ирээд агсам тавьж намайг алах гээд байна гэж энэ эмэгтэй надаас тусламж гуйсан. Түүнийхэн дагуу туслахаар ирсэн гэдгээ хэлсэн. Эхнэртэй маань хамт ажилладаг эмэгтэй над руу уцтаа тусламж гуйхад нь очихгүй байж чадаагүй. Тэр баруун гартаа хайж барьсан байхаар нь аюулгүй бодлогох үүднээс дараад унах тэр мөчөд амь насаа алдсан ийм харамсалтай хэрэг гарсан. Өөрийгөө ийм байдалд орно гэж бодсонгүй гэж хэлсэн байна. Хэрэг болсон тэр өдөр агсам тавиад байна гэх хохирогчжээ. За найз нь гадагшаа гэр бүлээрээ Швед улс явах болсон тул гаргаж өгөхөөр хэсэг найз нөхөд архитаар суусан юм байна. За тэр арх согтууруулах хундааны зүйл хэрэгэлсэн үедээ шөнийн 00:30 минутын орчимд эхнэрийнхээ ажлын байр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өсчний газар ирж агсам тавьж эд зүйлийг эвдэн харамсалтайгаар инхүү амь насаа алджээ. Шүүхийн хэлэлцүүлэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ээж нь за 1 жилийн өмнө хайртай хүүгээ алдаж нэг гэр бүлийн өрхийн тэргүүлэгч энэ хэрэгт холбогдсонд харамсаж байна. За миний хүү зүс царай сайтай хамт олондоо нөхөрсөг ажилсаг тусархуу нэр хүнтэй найдвартай хамтрагч нь байсан. Аав ээжтэй өмг төшгтэй дүү нартай хамгийн хайртай ах нь байв. За талигаа чинь буйны ажил сургуулийн найзууд нь мөн даа хүрээ захын хамт ажилдаг таньдаг мэддэг хүмүүс бидний уу гашуудлах хуваалцаж буйны ажилд оролцсон. Энэ бүхнээс харахад миний хүү түмэн нүүртэй байсан гэдгийг сүүлчийн замд нь өдөх үед мэдсэн.
Эрүүл саруул ажиллаж хөлөмөрлөх эд заснда харамсалтайгаар биднийг орхин одов. Хүүгийн маань маш том орон зай үлдэж зүрх шимширч уруул өмөлдөж байна. Энэ нэг жилийн хугацаанд мөрдөн чалгах ажиллагаа нь ёс зүйтэй, хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж ирсэн. Шүүх бүрэлдэхүүн хуулийн дагуу миний хүүгийн хэргийг шийдэж өгнө гэдэгт итгэж байна. Оршуулгын зардалт 28 сая 757 мянган төгрөгийн зардал гарсан. Үүнээс 10 сая төгрөгийг хохирол авсан гэжээ. Талигаач эхнэр шүүхийн хилцүүлэгт өгсөн мэдүүлэгт ажил дээр байхад манай хүн цогтуу уцаар ярьсан. Талигаач ажил дээр ирэхийг мэдээд гаднаасаа хүнээ хаалгаа цоожлуулсан. Удалгүй гаднаас хаалга түжигнэх чимээ сонсогдоход надад тхэн туслах бол гэж бодоод хамгийн ойр дуудах хүн нь надтай хамт ажилладаг эмэгтэй нөхөр нь байсан тул би түүн рүү юу ч бодлого уцаар залган тусламж гуйсан. Манай нөхөр арх ухаараа жаахан догшин авиртай болдог. Өмнө нь намайг 2 удаа зодож байсан. Үүний талигаачин ах дүү нар мэдэж байгаа гэсэн байна. Шинжээ чимчин гаргасан дүгнэлтэд цээжний хэсэгт хүчтэй дарж унах, цээжийг хүчтэй хан руу шахах, цохилт гэсэн 3 механизмын аль алинд нь үхэлд хүргэх боломжтой, өндөр жингээр зүрхэн дээр дарж унахад зүрх зүрхний хан бүхэлдээ хагарах боломжтой гэсэн байна. Хэргийн бодит байдлыг тогтоох үүднээс шүүгдэгчийг архи согтууруулах хундаа хэрэглэсэн эсгийг шалгахад илрээгүй. Тухайн хэргийн газарт 3 хяналтын камер байдаг боловч кабель гэмтсэний улмаас бичлэг хийгдээгүй юм байна. Амь хохирогчийн гар утсанд үзлэг хийсэн байдаг. Тэгэхэд хэрэг гардаг өдрийн 19 цаг 56 минутаас хойш дараа өдрийн шөнийн 00 цаг хүртэл 40 удаа эхнэр лүгээ залгасан байна. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч эмэн амь хохирогчээ өөрийн эхнэрээ Монгол улсын үндсэн хууль болон эрүүгийн хууль заасан амьд явах халдшгүй чөлөөтэй байх хэрэгт нь халдан хууль бус довтлогоо хийж байх нь хэрэг болсон газарт очисон байх бөгөөд хууль бус хаалгыг тагсан зогсоох зорилгоор амь хохирогчийг газар дарж унгаан гуй хэсэгт сууж 2 гарын хөдөлгөөний хоригдсан үйлдэл хийсэн болох нь нотлогдсон. Энэ нь эрүүгийн хууль ерөнхий ангийн 4-ийн 1-р зүйлийн 1-р хэсэг заасан өөрийн эсвэл бусдын амнаас эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан довтлогооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэлийг өөрийн эсвэл бусдын амнаас эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтлогооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэлийг гэмт хэрэг тооцохгүй гэж заасан хуулийн заалттай нийцэж байна. Дээрх үндслүүдээр улсын аллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын шүүхийн хилцүүлэлт гаргасан шүүгдэг чимээг хүнийг алах гэмт хэрэг үйлцэн гин буруутай тооцох хүсэлтийг хүлээн аваагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 1-р хэсэг заасан хүний алах гэмт хэргийн шинжгүй өөрөөр хэлбэл гэмт хэргийн үгүйсэх нөхцөл байдал тогтоогдсон тул эмд холбогдох хэргийг хэрэгсгүй болгон түүнийг цагаатгах хууль зүйн үндсэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн өгсөн байна. Үүний та бүхэн сайн тогтоож аваарай. Хохирогч талаас оршуулгын болон бусад зардал 28 сая төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 10 сая төгрөгийн шүүгдэгч өгсөн байдаг. Тэгэхээр шүүх уг хэргийг хилцэн цагаатгсан тул иргэний хууль заасны дагуу хэрэгсгүй болгон 10 сая төгрөг өгсөн болоход тэмдэглэх нь зүйтэй гэсэн байна. Холбогдох иргэний хууль заалтыг дэлгэц дээрээс хараарай оруулсан байгаа. Ийхүү шүүгдэгчийг цагаатгсан явдлыг ганц би биш сонсож байгаа та бүхэн ч гэсэн аштай юу даа гэж бодож байгаа бах. Дараагийн 5 дахь дугаартаа эцэггүй хүүхэд гарахгүйгээ дөнгөж төрсөн хүүхдийгээ алсан харамсалтай нэгэн хэргийн талаар ярих юм. Надад маш олон ярих сэдвүүд байгаа. Тиймээс та сабаа дарснаар дараагийн дугааруудад тавигдах подкастын маань цаг алдалгүй хүлээн авч хууль эрх зүйн талаар мэдлэгтэй болох юм аа. Миний сувгийн дэмжин надтай хамт байгаарай. Цаг зав гарган сонссон танд баярлалаа.